Багтаам шаардлагатай бетон боцож ийм юм. Тэрийг бол бүр ингээ зарим нь нөгөө хагас цэргийн багтай заавалгүй илтгэх үйл юм. Энэ байгаа цаага. Нөгөө Улаанбаатар төмөр замын газар ашиглах эзэмшигтэй холбоотой асуудал хоёр улсын хоорондын хилцээрээр зохицуулдаг. Нэгдүгээр, хоёрдугаар төмөр замын өөрийнх нь аюулгүй бүс гэж байж байгаа. Тэгэхээр төмөр замын зүгээр замын хажуудалтаар 50 м газар, за зөрлөг өртөөнүүдээр бол 300 м газар хүртэл аюулгүй бүс гэж чиглүүлэлттэй байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо ингэж явж хаад бас төмөр замын газартай холбоотой маш олон юу байдаг юм зөрчил илэрч байна. Тэгээ төмөр замынхан бол бас хотод нэлээ олон удаа хүсэл тавьж ирсэн. Энэ асуудлыг шийдээд өнөөдөр газар дээр нь явж үзээд яг хаана ямар асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудыг бид нар бас ярилцсан явж байгаа. Тэр энэ хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагавар бид нар Улаанбаатар төмөр зам буюу Улаанбаатар хотын дундууд арай өнгөрч төмөр зам дээр хэд хэдэн гүүрэн гарц за 13 хүртэлх нөхөн гарцыг барихаар төлөвлөсөн байж байгаа. Тэгээ ингэж асуудлыг шийдэх учиртай. За хоёрдугаар хотын бас төмөр замаар хөдөлж байгаа үүрэг бол бид нар энэ аюулгүй хэмжээг нь бол барих хэрэгтэй. Тийм учраас нэлээд олон газар эзэмших хэмжээ хүчингү болох шаардлага гарна. За зөвшөөрлөгөө буусан айл өрх аж ахуйн хэмжээнд нүүлгэх юм шаардлага гарна гэсэн байдлаар бас ярилцсан. Тэгээд хоёр тал хамтраад бүх кадастрын зургийг гаргаж жагаад тэгээд арга хэмжээг бол одоо ингээд тухайн авч эхэлнэ. Яам болон төмөр зам хотын гурвалсан ажлын хэсэг байгуулагдаад тэгээд төмөр замын өмнө боломжтой асуудлаар дистратын ажлын төлөвөө гаргаад явъя гэсэн бодлоо. За хоёрдугаарт нь бол налайхын суудлын галтрыг явуулах асуудал байж байгаа. Тэгээ нөгөө налайхын уурхайн ашиглалтаас хамаарат суудлын галтрыг явахгүй. Манай налайх дүүргээд бас суудлын галтрыг явуулж өгч хүсэл тавьж байгаа. Энийг тэр доотлынх нь бас уурхайн зорилт олсон газрынх нь хэмжээг тогтоогоод аюулгүй байдлыг хангах юм бол налайх Улаанбаатар хотын хооронд бол суудлын галтрыг явуулах боломж үүснэ гэж. Хоёр өртөөний хоорондох төмөр замын шугамын дагуу тэнхлэгээс хоёр тишээ 50 м газар төмөр замын зурвасх хэсэг. Тэгэхээр архи олон газрууд бол шахаад орцсон байна. Жишээлбэл соёо олж орсон. Тэгээ цаашаа ярихад бол хүүхдийн паркын уртлын нэг барьж байгаа барилгууд энэ төр бол шахаад орцсон. Өөрөөр хэлбэл төмөр замын аюулгүй байдал, хоёрдугаарт төмөр замын цаашдаа хөгжилт саад болоод ингээд ярьж байна. Улаанбаатар төмөр замыг байгуулсан Монгол Оросын засгийн газар хоорондын 49 оны хэлэлцээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр зам тээврийн хөгжлийн яам Оросын талд санал тавиад энэ 49 оныхоо хэлэлцээрийг өнөөдөр нийгмийн эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдалтайгаа уялдуулж шинжлэх зүйсний шаардлага гарсан байна. Энэ хуулийн энэ хэлэлцээрийг шинжлэх энэ саналыг бол Оросын талаар зөвшөөрүүлээд одоо тэгээд манай ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гараад 49 оныхоо хэлэлцээр дээр ажиллаж байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд бол энэ тулгамдаад байгаа шийдэх ёстой асуудлуудаа бол шийдэнэ. За энэ газрын асуудал бол яг 49 оныхоо хэлэлцээрээр энэ төвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас тэр хүрээнд байж байгаа юм л да. Тийм учраас бид бүхэн энийг өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай хамт энэ зурс газараараа ингэ явж үзээд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэх, гэрчлэгээжүүлэх энэ асуудлуудыг одоо ингэ ойр үед ингэ алхам алхмаар шийдэж явах ийм зорилготой ажиллаж байна.